Тосон уурхай нь бол иргэддээ бол үйл ажиллагаа энэ 22 жил явуулахдаа бид нар хууль тогтоомж шийдвэрийн дагуу яг үнэн зөв бодит байдлаар ил тод байдлаар мэдээгөө өгч тайлангаа илгээж шилэн байдлаар явуулж байсан. Энэ жилийн хувьд энэ 2024 оны 6 сарын 5-нд бид яг үйл ажиллагаа ийм байдлаар бол ажиллахад бэлэн болцсон явж байхад гинтийн шийдвэрээр ингээд тосон уурхайн үйл ажиллагааг яг тэг зохицолтод орууллаа. Энд бид үйл ажиллагаа явуулахдаа тий ямар ч хууль дүрм юу зөрчиж байгаагүй шилэн байдлаар явуулж ирсэн бидний энд. Бүржээ ластаа явахт нь юуг нь уншиж үзсэн. Тогтоол юм. Тэгсэн чинь хөгжлийн банктай холбоотойгоор танаа тосон уурхайг үйл ажиллагааг зогсоовоо гэсэн ийм шийдвэрийн дагуу ирж зогсоож байгаа. Энэ бол ерөөсөө л компанид үзүүлж байгаа дарамт гэж би бол харж байгаа. Бидрийг шууд эхний ээлжин тий за тосон уурхай нэг 300 эдэн ажилчид бол юу ч юм энэний очоод зогсооч гэсэн ийм шийдвэрийн дагуу ирж зогсоосон юм болов. Тэгээ бид нар бол адилхан монголчууд бид нар бас үндэсний үйлдвэрлэгч компанида Монголдо ажиллаж амьдрахыг хүсч мөрөөддөг ийм залуучууд гадаад гарч хүний боол хийхтэй биш. Бид нар зөвхөн Монголдо ажил амьдрах гэж байгаа тийм хүмүүс байна. Тэгээд бидний энэ үйл ажиллагааг сэргээж өгнө үү гэж төр болон хууль тогтоомжийн байгууллагаас нийт аралтай сэргээж өгнө үү гэдгийг шаардж байна. Шаардж байна. Ажлаа юм ороо.